За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Готоо хотээр одоо ковидос гэдэг юм уу хувийн шалтгаан юу гэдэг 2-3 жил хойшлогдоод нэлээд эрэлттэй болчих шиг боллоо. Тэгээ энэ жилийн яалтай эхлэх бас нэг шалтгаан нь юу гэхээр одоо нисэх хүчний 100 жилийн 5 сарын 25-нд болно. Тэгээ бид ер нь бол одоо эрэлт төсөлт шаардлагын дагуу энэ нэвтрүүлгээ маш яалтай гэдэг болоод жоох эрт эхэлж байгаамаа. Тэгээ ер нь бол энэ манай хүүхдийн төвд өнөөдөр хүлцэн ирээд нисэгч байсан хүмүүсийн хүүхдүүдээс нисэгч болцоо одоо нисхий ажиллаж байгаа нисхийн дараанаар онгоцны дараанаар ирж энэ ярилцлагад орж байгаа би одоо хаваасаа туйлын баяртай байна. Энэ өдрийн нэвтрүүлгийн онцлог нь бол энэ юм аа. Тэгээ одоо манай энгийн нэг үеийн хүүхдүүд одоо ингээд дарга болцсон өдний насны дээр туршлага ураагаад сайхан ингээд явж байгаад бол үнэхээр баяртай байна. Тэгээд готох одоо багш энэ хүмүүсийн багш. Тэгэл одоо готох хөтлөгч маань аваа явна да. За баярлалаа. За сая болдоо ерөнхийд нь ярьчлаа. За тэгэд энэ юуных тодорхой хэмжээгээр энэ нэвтрүүлэг уламжлалаа алдсан бишээ. Тодорхой шалтгаанаар ингээд төр завсарлаад завсралах явах жоохон зай барьсан. Тэгээд одоо ингээд тэр хэсэг хугацааны дараа ханхных нь болж байна. Тэгээд энэ юу нэвтрүүлэг бол тодорхой зорилготой анханасаа эхлээд одоо энэ 7 дахь 8 дахь нь болж байгаа бах. Одоо энэ он 5 дугаар сард одоо нисэх хүчний 100 жилийн яв болно. Энэ 100 жил гэдэг бол түүхтэй, 100 жил гэдэг бас цаг хугацаа. Ирэх жил бол 26-нд иргэний нисхийн салбарын 70 жилийн яв болно. 1956 оноос эхлээд энэ нисэх хүчин маань цэргийн батлан хамгаалах чиглэлээр ажиллаж исэн 25 оноос эхэлсэн нисхийн Монгол улсын нисэх хүчний байгууллагын 100 жилийн ирэх жил иргэний гарын тээврийн системийн 70 жил болно. Энэ бол бас л бахархалтай одоо тэмдэглүүлжтэй цаг хугацааг ихэд хэмжээг өнгөрүүлсэн тийм түүхт баярууд болох юм. Тэгээд энэ ойн босгон дээр 100 жилийнхээ энэ босгон дээр одоо ингээд энэ залуу нисгчд гэж одоо би хэлээ да. Ер нь яг хуу одоо үеийнхин дотроо бол тодорхой хэмжээгээр цаг хугацаа нэлээд явсан бах. Гэхдээ яг биднээсийн хувьд бол одоо залуу нисгчдийг одоо энэ нэвтрүүлэгт ихэд одоо хурцж оролцож байгаад нь маш их таатай байна. За миний хувьд бол яг энэ 3 нисгчийн гурвуулангийнх нь автор намд нисчихлаа. За ялангуяа энэ голд сууж байгаа энэ Эсболот гэдэг залуугийн аав нь бол Монгол улсын гавьяат нисгч Даштван гэдэг миний багш баг. Надад багшилж исэн гавьяат нисгч Даштван гэдэг. Тэгсэн энэ Эсболот гэдэг хүүхэд нь болохоор миний шав. Тэгэхээр энд нэг сонин тийм уялдаа холбоотой юм гарч байгаа. Гэхдээ тэргүүрээ нэг хайхтар дайланд болохгүй. Зүгээр энэ манай гэрэлтүүдийн авч хойлж битээр 1972 оноос одоо энэ чинь баргалж 50 гаруй жил үерхэж хамт нисэж байна. Өчнөө олон төрлийн онгоцоор одоо орон нутаг олон улс хөл хамт нислээ. Энэ хүүгийн аав тогтох хоёртай бас 71 72 оноос эхлээл хамт ниссэн. Одоо бүгдээрээ л ингээд гэр орондоо суугаад татцээгээд тойруулаад тэнгэр ширтээд онгоц сайхан явж энэ гэж бодсон тийм романтик бодолтойгоо хэвээрэл байж байна. За ингээд энэ нэвтрүүлэг нөгөө монголчуудын хэлдгээр үг олдож өхөр холдлоо тийм ээ. За нэвтрүүлгийн маань зорилго нь бол анханасаа энэ бол нисэх хүчний тодорхой хэмжээний одоо өөрөөр хэлбэл иргэний нисхийн ерөнхий газар МЯД компани юм уу эсвэл хувь хвшлийн авиа компаниудын хүсэлтээр эсвэл тэднүүсийн дэмжлэгтэйгээр эсвэл тэднүүсийн санхүүжилтээр явж байгаа ажил биш. Энэ цэвэр хаанаас дэмжлэг авахгүй хувийн одоо юугаар одоо энэ нисэх хүчнийгаа Ахмад үе одоо үе орчин үе ирээдүйн үед сургамжуулах юм уу эднээсээ алдаршуулах нисхийн салбар гэдгийг юу вэ гэдгийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх ойлгуулах өнгөрсөн цаг хугацаанд байж байгаа юмуудыг одоо юугаар хэлэхэд одоо яг өөрсдийнх нь одоо биетээр дуу хоолоогоор нь дүрсээр нь баримтжуулан авч үлдээж ирээдүйн үедээ ямар нэгэн хэрэг болох байхаа гэдэг.
одоо зүгээр яг энэ тохиолдолд одоо эхний одоо энэ 7 дахь 8 дахь эхний үед орж исэн инженер техникийн бүрэлдэхүүн, нисэх бүрэлдэхүүн, удирдах бүрэлдэхүүн одоо багш нар энэ төргээд энд оролцож исэн одоо хөдөлгөөний диспетчерүүдийн албаны нөхдүүд энэ төргээд ингээд янз янзын улсуудаас одоо ингээд хорвоогийн жамаар одоо тэнгэрийн оронд хайлсан улсууд энэ төр ингээ байж хаад одоо өр хөөгтүүд очицээ. Тэгээд энэ хамт олон гэр бүлийнх нь улсууд бол одоо ингээд дуу хоолойг аваад цацрагдсан байна. Одоо энэ байна гэд биднээсийн хийж байгаа үйл ажиллагаа улам одоо их цаашаа түүхийн дурсамжтай, бодиттой. Энэ бол аливаа нэгэн юмны захиалгаар биш болохоор тэр тухайн үед болж исэн үйл явдлыг тэр хүн өөрийнхөө мэдрэхүүгээр өөрийнхөө дурсамж санамжтай үлдээгээд тэрийг энэ чигээр нь авч осорж байгаа нь биднээсийн гол их амжилт болж хувирч байгаа юм. Тэгвэл зэрэг та бүхэнд нэгдүгээрт юу ажлын амжилт хүсье. Баярлалаа. За ингээд нөгөө юу хилдэг нөгөөгээр нөгөө тэнгэрэн цэлмэг буултан зөөлөн байх болтугай гэд тийм ээ нийслэл хөөрөлтийн буун одоо тэнцвэрхэн байх болтугай гэд одоо сайхан юу ерөөлөд байдаг тэрийг дэвшүүлээ. Ингээд би асуултаа Эсболотоос эхлэе гэж бодож байна. Эсболот чи чамайг бол хүн болгон мэдж байгаа. Ерөнхийдөө манай энэ буурал тухайд бол одоо Даштуун багшийн хүүхд тийм ийм энэ тэрэгэд ингээ юуж байгаа. Ер нь чи нисгч болох үндсэн санаа оноо. Чи нисхийн сургуульд ер нь яагаад явсан юм? Ер нь хүчээр богтлогдоод явсан юм уу? Өөрөө саналаараа явсан уу? Санамсаргүй тохиолдлоор явсан уу? Цаана ингээд ер нь санаа оноо ямар байсан нэгдэнд энэ талаар зовчхон ярихгүй юу? Гэр бүлийнхээ талаар одоо багшийн талаар нөгөөдөгт нь сурвал төгсөөд ирээд яг нисгч болоод энэ Монгол эх орондоо энэ хөрсөн дээрээ буухад чамд төрсөн хамгийн анхны сэтгэл. Тэр үед ямар шүү энэ буян тухайгийн цар хэмжээ тийм ээ энэ байшин барилгач гэсэн хүн ард ч гэсэн ямар одоо тий би ч гэсэн ер нь ямар шүү хэмжээний өдий юм байсан юм уу тасарал өстэй байсан санаад байна. Энэ талаас нь ингээд тэгээд иймэрхүү сэдвүүдийн юм хүмүүс өөр өөрсдийнхөө дурсамж гэр бүлийнхээ аав ээжийнхээ тухай тэгээд сургууль соёл төгсөж ирээд тэгээд ямар ч тэр үед байсан одоо ийм хөгжлийг одоогийн төвшөнтэй харьцуулаад ингээд бодоход та нарт ямар санаа оноо төрж ийн тийм ээ нислэгийн үед тохиолдож исэн одоо нэлээдгүй одоо их нислэгийн үед бол одоо би одоо 40 гаруй жил нисгэдвэл тодорхой хэмжээгээр бас элдвийн асуудлууд одоо гарч исэн. Одоо техникийн доголдол, дутагдал, цаг агарын хүнд нөхцөл, элдвийн шалдвын юу эсийг агаарт учрах вэ тийм ээ? Энэ тентхийн агаар муу тэр масгүй авахгүй энэ бүлэхгүй тэгж ин тэр шөнө филтэглээ тэргээл тэр ингээд юм хүмүүс гардаг. Тэгээ тиймэрхүү бодиттой бас болсон дурсамжууд энэ төр байвал дурс ярьж өгөхгүй юу? Үүнийг дотроо бодож байгаа юм. За баярлалаа. За намайг Даштуун огтой Эсболот гэдэг мэдж байгаа бах манай багш маань сая танилцууллаа. Би одоо үндэсний агарын төвлөгч Мят төрийн өмчт компани Boeing 737 агарын үлгийн онгоцны дарга буюу багш нисгчээр ажиллаж байна. Сая ерөнхийдөө нисгч болоод би 31 дахь жилдээ нисэж байна. Аав маань Монгол улсын гавьяат нисгч 2000 онд авч байсан. Тэгээд сая багш маань асуулаа л да. Ер нь нисгч болохоо хүчээр явсан уу, богтлогдсон уу? Тийм юм байхгүй. Ерөөсөө л хар багасаа нисхийн хонхорт буурал буян тухайдаа амьдарч байсан. Төрхөөсөө ухаан орхоосоо эхлээл онгоцны дуу хоолой гэдэг юм чи ерөөсөө ингээд сонсоод суртсан, унтчихтай хүртэл онгоцны дууг ялгадаг болсон. Айл 24 нөө А2 нөө. Тэгэхээр ингээд бүр цаанаасаа нэг энэ одоо тарих толгоонд шингэцсэн байдаг мэдрэмж нь. Тэгээд өөрийн мэдлгүүл одоо нисгэгч гэхээс өөр нэг ямар нэгэн мэрэгжил гэдэг бодол санаа бол тархинд л орж ирдэггүй байхгүй. Тэгэл 1910 жилээ би нисхийн 7 дугаар сургууль төгссөн. 1989 оны хаврын төгсөөд намар нь Зүйл Толгойт улсын Баатар Тарааны нэрэмж Саасвын нисхийн дунд сургуулийн хуваар аваад тэнцээ 3 жил сураад 93 онд төгсөж ирсэн нисгч болоод. Тэгээ 93 оноос эхлээ 94 оноос сая хэллээ төгсөж ирэхэд нөгөө хуучин
социалист нийгэм маань зах зээлийн нийгэм рүү шилжчихсэн. Аан хоёрыг гэдэг онгоцны би 2 дугаар нисчээр төгсөж ирсэн. Аан хоёр маань нислэгэн зогссон. Нөгөө аймаг сум болгонд 20 30 40-ороо нисдэг байсан онгоцнууд маань нисхээ болцсон. Тэгээд нисэх тас компани гэж анх байгуулагдаад 94 онд тэнцээ 2 дугаар нисгчээр анх орсон. Тас компани маань чулуун захирал тайлгаач маань анхны чулуун захирал маань байсан. Тэгэхэд зорчигчтэйгэр байхгүй. Ерөөсөө л төмрөө эргүүл модны хор, зуны хор, огтны хор, шүхрийн хаялт тэ түргэн тусламж иймэрхүү нислэгээр явдаг байсан л да. Тэгээд Монгол төгсөж ирээд хамгийн дурсгалтай юм нь анхны ингээд зөөлтийг 94 оны одоо 100 нэг аан хоёр онгоцыг нэг 10 нөгөө урагшаа харсан суудалтай VIP шахуу тоноглцсон. Тэрүүгээр одоо бурхан болцсон готвын даваад орж багш маань хамгийн анх намайг зөөлтөөр гээд тэр их гоё хар хорин өмнөгөө Улаанбаатар гэсэн жуулчны нислэгээр нэг 7 хоногийн нислэгээр авч явдаг аахгүй. Тэр аяйгуу дурсгалтай сайхан Монгол улсынхаа нөгөө сайхан байгалийн сайхан газруудад очиод нэг нисч очиод 2 3 хончоод буцаж ирээд тэр их дурсгалтай байдیں۔ Тэгээд одоо миний нисж байгаа Boeing 737 гэдэг онгоц нь миний 6 дахь төрлийн онгоц. Анх төгсөж ирээд Орос зөвлөлт холбоот улсаас Аан 2-оор нислээ, 24-оор нислээ. Шведийн Saab 340 гэдэг барууны онгоцоор ниссэн, Q400 гэдэг онгоцоор нислээ. Английн Avro RG 85 гэдэг 4 хөдөлгөөртэй онгоцоор нислээ. Энэ 37 маань 6 дахь төрлийн онгоц. Тий. Тэгээ нийт энэ 31 жилийн хугацаанд ерөнхийдөө нэг 13,000 гаруй цагийн нислэг хийцэн байдیں۔ Тэгээ одоо энэ баруун гарт талд сууж байгаа буурал багш маань намайг энэ нисхийн мэрэгжил би урд нь Аан 2, Аан 24-ээр дандаа 2 дугаар нисчээр явж байсан. Аан 24 онгоцоор Монгол улсын гавьяат нисгч талигач цог гэдэг эрхэм багшаар бас зөөгдөж байсан. Тэгээд Saab 340 гэдэг онгоцоор анх 2 дугаар нисгчээр Японоос ирсэн багшаар зөөгдөж илаа. Тэгээд миний амьдралын хамгийн анхны агаарын хөлгийн дарга гэдэг энэ нөгөө албан тушаал анхны даргын зөөлтийг баруун гарт талд сууж байгаа Дорж хотод багш маань намайг зөөж гаргаж ирсэн даргаар. За Ийм нэг сонирхолтой төлөвүүд байгаа. Яалтчгүй. Сайхан дурсамжууд байгаа. Тэгээд гэр бүлийн талаар гэвэл миний аав Монгол улсын гавьяат нисгч одоо 89 нас хүрж байна. Сайхан буурал аав маань гэртээ байна. Миний төрсөн ах бас Монгол улсын гавьяат нисгч эрхэм цол нүдэн уржнаа хөрцсөн Даштууны Авэс гээд Мят компани Boeing 767 агаарын үлгийн онгоцны дарга багш нисгч төрсөн ах маань одоо хүртэл нисэж байгаа. Ийм төвхтэй. Миний энэ дашрамд хэлэхэд эн чинь нэг сонирхолтой юу байна л да. Нэг зураг байгаа юм. Монгол улсын иргэний анхны генерал цолтой хүн Зайсанов гэж хүн байсан. Энэ хүн маань их сонин түүхтэй. Миний том өвөөгийн том ахын гар дээр бага насандаа хурж ирж өсөж хүмүүжээд нисгэгч гэдэг эрхэм цолыг хүртээд Орон Бүрэг хотод нисхийн сургууль. Тэгээ халах голын дайн байлдаанд оролцож исэн анхны Монгол улсын иргэний генерал гэдэг цолтой хүн байд. Тэгээ энэ хүн миний аавыг 10 жил төгсгөөд нисгэж болгож исэн түүхтэй. Тэгэхээр манай гэр бүлийн манай овгийн энэ нисхийн удамшил энэ Зайсанов гэдэг генералтай энэ хүнээс удамшилтай. Тийм ээ. Тий. Цаашаа үргэлжилжлээ миний одоо үеэлийн том хүүхэд нь бас нисгч мэрэгчлэр Унгар улсын Будапешт хотод бас нисхийн
дээд сургуульд бакалавраар одоо төгсөөд ирэх жил бас төгсөж ирж байгаа. Бараг 4 5 2 орч шүү дээ. Тэгэхээр ингээд удамшаад явж л байгаа. Сайхан байна. Товчхондоо нэг иймэрхүү байна да. Ер нь бол нэвтрүүлгийн нэр бол миний нисэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидэнд бол нисхийн бүх төрлийн мэрэгчлэлтэнгууд ирж ярилцлага. Тэгэхээр энэ бол юу гэхээр өнцөг болгон тустай өөр тий. Яг чиний харж байгаа миний нисэх юу вэ гэдэг. Энэ бол нэвтрүүлэг бол миний нисэх биш. Бид бүгдийн харж байгаа өнцгөөс чинь Эсплотын нисэх ямар вэ тий. Болдотрын нисэх ямар вэ. Доржхтын нисэх ямар вэ гэдэг энэ өнцгүүдийг л бид нар гараас тусна үлдэх гэдэг л ингээл чармаагаад үзээд байгаа. Готоо хадаа ер нь одоо жишээ нь та бодоод үзтээ. Та ер нь яг хэдэн жил ниссэн? Би чинь ерөнхийдөө 42 жил ниссэн. 12 төрлийн онгоцоор. Тэгэхэд одоо СК 31 жил ниссэн байна тийм үү? Би чинь сургууль байхдаа яг 18 гээд спорт сургалтын ингээд суудаг. Би урд нь суун, багш ард нь суун нэг юм сургалтын онгоц. Тэгээд аан 2 онгоц. Тэгээд аан 24 онгоц. Тэгээд аан 26, аан 30, 26 100, сааб 340, Боинг 727, Туузан 54, тэгээд Пайпер 28, сааб бишээ нөгөө Цесна 152. Гэт ингээ 12 төрлийн онгоцоор ерөнхийдөө 42 жилд нэг 29600 цаг. За яг энэ одоо жишээлбэл сая энэ ярьж энэ хин эс болол одоо миний шав байгаа. Би аавынхын шав нөгөө менежер ихэд надад бол ерөнхийдөө бол нэг би энэ 25 жилд нь багшилсан. Надад одоо ерөнхийдөө давхарцсан тоогоор 200 орчим яг нариндаа бол нэг 152 шав бий. Нисэх бүрэлдэхүүн. Энэ нисэх бүрэлдэхүүн дотроос миний шавны дотроос яг миний одоо гараараа ингэж хүмүүжүүлсэн одоо энэ нөхөр ингэ сууж яана гэхэд 10 яд нисгэж байна шүү надаа. Тэгнь тий. Цаг хугацаа гэж нэрээ. Тий. Одоо ингэж бүр яагаад ингээл яагаад тэгэл одоо болж лэн хийсэн ажил байна. Ер нь тэгээд ер нь нисэх гэдэг юм бол өөрөө нэг юм онцлог байгаад байгаа байхгүй. Үе үлрээд нисгч вэ, үүсгэгчинч вэ, инженер техникчинч вэ. Яг тэнцэн ингээд үе уламжлагдаад байгаад байгаа нь айтайхан надад тийм. Энэ ч уг нь дулаан гэдэг юм уу тийм айтайхан. Чамтай санаа нийлэх юм байна. Яг зөвхөр ингээд заримдаа энэ хэвлэл мэдээллийн шугам эсвэл энэ зарим нэгэн одоо нэр төр олгосон гэж хэлмээр ч юм уу юу юм гэхээр тодорхой хэмжээний төвшин гэхийг одоо төмөр зам вант болсон. Нисхийн вант болсон. Эрдэнэтийн вант болсон. Гэхдээ тэгээд одоо юу Даштан багшийн хүүхдийг одоо энэ нөхрийг түрүү энэ одоо онгоцны дуу таньдаг мэддэг одоо багада тиймэрхүү одоо ингээд орчин тийм байсан гэдэг хахад тэгэхээр энэ ингээд уламжлаад явахаар нисхийн вант болсон. Эсболотыг Эрдэнэтийн гоохийн үйлдвэр тийм үү эсвэл ангаахын дэвчээс сургуулийн нэг эмчийн гэрт байж байгаа хүүхд багасаа ирээл тэр хүн тагалгаа хийгээд энэ дэр тиймгээл дандаа энд нөгөө нэг мэрэгжлийн юм ингээд суугдаад нөгөө багасаа нөгөө үндсэн суурь фундамент нь ингээд байж хагаад энэ очиод юу ч мэдэхгүй яаж сурахгүй тэр эмчийн хүүхд бол тэр сурамч тэгвэл тэр эмчийн юм уу барилгачийн юм уу худалдаа намаа аливаа нэгэн төрлийн хүнийг авцраад ингээд шууд нисхийн сургуульд орох зэрэг онгоц гэж юм байдаг юм уу? Үстэй бүү гэдэг шиг. Тэгсний одоо тэгэхэд бол эдгээр нөгөө үндсэн сургуулийн нөгөө нислэгээр өнөөдөр мөн өстэй бас л их ширүүн салхитай агаар их муу байдаг шүүгээл орой гэртээ ирэл аав ээж ингээл хоод идж хахад энэ хүүхдүүдийн ярианд агаар муу их салхитай байвал их цас мөстэй байвал бас хэцүү байдаг юм байна гэл ингээл цаанаасаа ингээд үндсэн суур юмуд нь тэгэхээр тэрийг тэрний вант бас эннийх нь тэгчлээ. Тэр хамаатнаа авчлаа гэдэг нь бол бас өрөөсгөл ойлголт юм шиг санагдаад байгаа юм. Сурах мэдгэт нь бол тэр улсуудын хүүхдүүд илүү нөгөө улсуудын хүүхдүүдийн оюун санааны потенциал муутай, ухаан муутай гэж хэлж байгаа юм биш. Эднүүсийн дэндамт хүртлэх нөгөө суур уулсууд тэндээс олохгүй ойлгохгүй тэгээ салхих гэж яадаг юм бэ? Салхих онгоцны дэр нь ямар хамаатай юм гэхэд энэ эднэр бол их хүчтэй салхитай байл онгоцнд одоо нисэх өргөт нь одоо тийм байдаг гэд багасаа нөгөө сурцсан. Тэрийг л одоо ингээд уламжлал ингээд аваад явхад. Тэгэхээр зэрэг аливаа нэг юмуудыг бас нааш таашаа харж агаад тэр нь ингэчлээ хамаатан саднараа дүүрлээ барилаа. Эсвэл тийм вант улс, ийм вант улс гэж хэлэх нь бол бас их өрөөсгөл талтай юм шиг байдаг. За ингээд дараачих нь яриа. Одоо би бол эскэд бол талархаж байна. Одоо бас таадаа хэлсэн тус талархаж байна.
Эскаватер нэг сая нэг саабын дээр нисэж яхад нэг юм яасан тийм ээ. Салхи гэдэг дээрээс сая санаад орлоо. Салхи онгоцны автопилотыг мулт зөгдөг тийм ээ. Дээш дэше 200 300 м-ээр шиддэг. Энэ налынхаа өрөөнд яалаач. Тэгчээд Тэр их сонин явдалтай. Би бас Готу багшаарыг зөөлтөнд явж исэн. Ямар нэг өвөл харагдахгүй байгаа байхгүй юу? Хөөрөөд өндөр аваа явж исэн. Автопилотод залгацсан. Тэгээ явж хахад л парк гэдэг клэр турбуленсд орчиж байгаа байхгүй юу? Юу ч байхгүй. Үүлтэй бол одоо нэг мэдэгдэн дээ. Тэгэл онгоцыг аваа явж байгаа юм чи автопилот салах. Хүү яав ингээл сэгсрэл. Тэгэл гараа явсан. Дараад нь би боддتي. Ээдээ тиймэрхүү бас л миний амьдралд анх тохиолдож исэн ширүү юм байхгүй юу? Тэгээ багштайгаа явж явах зөөлтөнд явж явахд ийм юм үзнэ гэдэг чинь Саад сан тий. бас айгу азтай байхгүй юу? Дараад нь хэр варгийн сэгсрэлтэнд би тоохгүй болчихж байгаа байхгүй. Энэ байтугай юмыг үзсэн юм чинь гээд. Тэгээ сүүлд нь ингээд судлаа сураг тавиад байсан чинь манайхан нөгөө 100 байсан үүл буудуулсан байгаа юм. Хэдэн цагийн өмнө тэр орионд. Тэгэхээр нөгөө байгалийн нөгөө урсгал эднээс чинь үүд буудуулаад сарнаад өөр болчихсон. Өөр болцсон. Харагдах юм байхгүй болцсон. Нэг тийм юм багш сануулж байна. Тэгээ багшийн бас нэг сайхан үг байдیں۔ Зөөлтөнд явж байгаад би чинь аль болох нөгөө нисгч хүн болсон хойно зорчигчтой зөөлхөн суулгах гал үзэн штэ. Тэгээл нэг Улаанбаатар орнтоос ирж илээ буулаа. Милэн давуулж буугаал жимбийлгээл уучлаа. Тэгэл за багштай ингээл магтуулах гал одоо 100 гарц болц багш руу хараал сайхан буусан бидтэй ухааны юм ярьсан чи багш маань нэг үг хэлсэн. Эскамэн сайхан суухаас гадна үгүй яаж суухаас гадна хаан суух вэ гэдэг чи бас чухал штэ гэж ёнк гэж явж байгаа. Нөгөө ийм зурсны энчээ суух газар би чи баг голд нь очиж суутж байгаа. Гой суух гад ингэсээр. Тэгэхээр яаж суухаас гадна хаан суух гэдэг чинь одоо хүртэл миний энэ айхтар үг штэ. Ганцхан тэр өгүүлбэрээр тэгээд миний бүх юмыг бодоол. Тэрнээс хойш би чинь нөгөө яг буух тоочкондоо буух ёстой. Гэхдээ гоё буух ёстой гэдэг л юм үлдчихэж байгаа. Орж штэ тий өшөө. Тэр багшийн ганц өгүүлбэр чинь тэгээ насан туршид үлддэг байхгүй. Тэгээ одоо би ингээд хүүхдүүдийг зөөж гин бас тэр үгийг хэлээл явд. Тэгэхээр тэр бол уламжлал байгааз. Тий, яг үлддэг. Энэ тасрахгүй байна гэдэг л хамгийн чухал болчиход байгаа. Тэгээ тэр мэдрэмж гэдэг юм чи өөр явцын дунд нөгөө experience гэдэг юм чин суурилж өгнө л дөө. Шинэ хөгц тэр чин шууд л нисгэж болчихгүй ингээл нислэг болгоноос сураал ингээл шинэ юм сураал мэдрээл явна. Тэгэхээр багшийн тэр хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл гэдэг чинь асар чухал асар нөлөөтэй юм байна. Тэгэхэд л мэдэрчээсэн да. За тэгэл одоо чож яах юм бэ? Гэрэлтад. Тий. Аавар нь. Манай аав болохоор дамжны чойдолч гэж хүн баа. Зөвлөлт толгойд улсын Баатар Тарааны нэрэмжид Краснодарын нисхийн сургуулийг сөнөгч онгоцны нисгчээр төгсөж ирээд налайхад нисчихсэн. Тэгээд дараа нь иргэний нисгэд хожим нь орж ирсэн. Тэгээд аан хоёр дээр бол Хинти хөвсгөл Баян Үлгий аймагуудад нисчихсэн. Тэгээд Улаанбаатар хотод аан 24 2 нисэж ирж ирсэн. Тэр үед би чинь бага байсан болохоор аавгаад агаад хөвсгөл Баян Үлгий дээр тас амьдэрч сургууль сурж ирсэн. Зөөлтөнд яваад эхэлж штэ тий. Тий. Тэгээд нисхийн сургуульд явахдаа бол бид нисхийн инженерийн сургууль байсан. Тухайд бидний 10 жил төгсөхөд ажилтнаас нэг авдаг 10 жил их сургуулиас төгссөн улсуудаас ингэж авдаг. Тэр үеийг таарсан. 93 94 онд яг авч ирсэн. Тэгэхэд 94 он сургуулаа төгсөөд нисхийн инженерийн сургуульд явж ирсэн. Тэгэхэд манай конкурс өгч ирсэн хүмүүсүүдээс одоо 10 хэдэн Ленинград тухай одоо Санкт-Петербург 10 хэдэн Киев руу явж ирсэн. Тэгээ одоо бүгдээрээ нисхийн олон төрлийн мэргэжлэр суралцаад одоо олон салбарт бүгдээрээ ажиллаж байгаа. Одоо нисэх буудалд ажиллаж байна. Иргэний нисгт нислэгийн удирдагчаар ажиллаж байна. Одоо шинэ нисгэд одоо Аз Илэг тэр чинь манай курс Эрдэнэт дорж байгаа. Эрдэнэт тэр чинь манай курс Ганжи өөр инх хот тэр ингээд явж ирсэн. Тэгээ одоо
Киевд болохоор одоо манай Батбаатар ажилчдаас одоо Хүннөөгийн Батбүрүү тий ингээд Шатхооны Борхүү аэродромын мөнх жаргал гэл ингээд бид нар олон төрлөөр газрын холбооны ганц гэл ингээд бүгдээрээ төгсж ирээд одоо Жин багаас дуртай юу? нисгч болох гэж одоо яг бүр амар эргэлз тийм эрстэй гэж яаж байгаагүй нисхийл хүн болно л гэж бодож илээснээс тэгээд конкурс өгөөл ингээл шатаараа л ингээл явсан шиг одоо би өөрийнхөө ингээд амьдралыг бодохоор шатаараа л ингээл алгуур л ингээл төгсөн юм шиг үлээ алхамаар тэгээд нисхийн сургууль төгсөж ирээд одоо онгоцон дээр онгоцны хэрэгэл цахилгааны инженерээр ажиллаж ирсэн тэгээд шууд ирээл бид нар чинь онгоцны радиогийн АТБ-д аккумулятор эсэх тэглэл ороод техникчээр моторч гэдэг лөө тэрийгээр ороод дараа нь инженерийн хаалт тушаал сарын дараа томилогдол тэгээ шалгач инженер болоод АН 24 АН 2 Ми8 нисэх зэргүүд дээр ингээд аэроогийн шалгач инженерээр ажиллаж ирсэн. Тэгээд бол одоо манай нисгчнэртэйгээ их ойрхон ажилладаг гэсэн. Онгоцоо асааж шалгаад хүлээлгэж өгдөг. Өглөө болгон уулздаг. Орой болгон эрэхт нь онгоцоо тосч аваад уулздаг тий. Тэгээд одоо онгоцныхоо шалах нислэгүүдэд цуг явдаг. Одоо готуу дарахтаа одоо зөндөө бол шалах нислэгэнд их явж исэн. Тэгээд одоо онгоц одоо их засварт хүрэх их засвараас хүлээж авах бидэрт бас ингээд инженерийн хуваар их явж исэн. АТБ дээр ер нь анх хэний гадар ирсэн? АТБ дээр очиод анх Эрдэнэ Батмөнх. Одоо энэ доржийн цогтгэрэл Сөхөгийн Батмөнх гэдэг ондог инженерүүд дээр очиж исэн. Бид нар ч одоо залуу инженерүүд байсан. Бүгдээрээ онгоцон дээр хитвтэй ажилладаг байсан. Тэгэл бид нар ч онгоцон дээр ажиллахад одоо ашиглалтын инженер, аэроогийн инженер хоёр чих хоёлоо ингээд хосож цуг ажилладаг. Тэгэл онгоцон дээр хоёлоо гараас зураал онгоцоо гаргадаг. Тэгэл залуучууд онгоцны дутагдал дээр их ажиллаж сурж болсордог. Тэгээд эдгээр дундаасаа ингээд бид нэр портрет спорт механикуд бэлтгэх болоод тэгээд одоо нэг ас таарад одоо онгоцны АН 24-ийн радистаар нисэх тийм боломж гараад анхаарал хөлгийн бүхээгд орж ирсэн. Тэгэхээр бид нар анх сурцоход анх курс зохион байгуулаа тий. Нисгч 2002 онд нисгчдэр радист механик бэлдээд нэг баг болгоод ингээд курс зохион байгуулад тэрэнд суралцж ирсэн. Тэгэхэд СК маань АН 24-ийн курст орж ирж ирсэн. АН 2-оос. Одоо Баттар Америкаас төгсж ирээд Жавха бас орж ирээд ингээд би болохоор радистаар Мятан бас бүгдээр үед л орж ирж штэ. Тий. тэр үед одоо 80-аад оны ачааллыг гүйцэхгүй ч гэсэн бас ингээд өдөр хөөрхөн нислэгтэй Тэгсэн тий. явдаг байсан. Бид нар ч одоо онгоцоо гаргаад ингээд өглөө ирж онгоцоо гаргаад орой ингээд явал бас л их дурсан шүү дээ. Одоо бодоход залуу байсан болохоор их сайн ажилтдаг байсан. Тэрнээсээ ч их суралцсан. Тэр нь тэгэж инженерээр ажиллаж байсан болохоор ингээд онгоц АН 24-ийн радист болоход АН 24 дараа нь хожим нисгч болоход маш их төхөмтэй байсан гэж боддгийг. Тэгээд дараа нь ажиллаж авах хугацаанд ингээд энэ Америк руу ингээд хүмүүс сурж байна. Энд сургуулиуд аплай хийж үзье гэл ингээл тэрний бөглөөл өгсөн хариу ирээл тэгэл нэг явчих гэл хүмүүс ингээд Мят компаниг хандсан тэр үед нэг Ирландууд ирээд бүх юм яг ингээд хянаал ингээд ингэж байгаа үед юу нэ сургуулийн мөнгө төлбөр төлөх. Тэгээд бид нар би өөрөө тэгэл ааваасаа мөнгө аваад хүнээс мөнгө зээлэл анх явж исэн. Тэгээд явж ирээд буцаад шууд нэг Мятта ороогма. АН 38 оруулж ирж байгаа Хангард компани АН 2 дээр инженерээр аудитороор ажиллангаа нисгчээр явах гээд АН 2-ын АН 38-ийн курс авах сурсан. АН 38 чинь АН 28-ыг сайжруулсан үйлдвэр. Тэгээд тэн дээр анх одоо энэ амгаа ах Мятаас гараад онгоцны дараагаар хишигсүр ах онгоцны дараагаар алтан гэрлийн манай хэн сод үлг онгоцны дараагаар хоёрдугаар хичээн заяах би нөгөөх нь галсанд орчих гэдэг цэргийн нисгчсэн. Бид дуруу гэдэг 3 их баж бэлдэж АН 38 дээр сурч байсан. Чиж бас өөрөө дүүхтэй янз янзын юунд бас их холдсон биш үү тий? Тэгээ АН 38 явж байгаад
хөдөлгүүрийн дутагдал гараад дугуй мултаж унсан нэг тийм асуудал гараад буцаагдсан. Тэгээд тэр үед Мят компани хамгийн сүүлийн Аан 26 дээр нисгчүүлсэн. Энэ бол яг ингээд залуу нисгч нарыг одоо ингээд залуучууд маш их боломж олгосон тийм курс байсан. Тэгэхэд ингээд хувийн нисгчээр төгссөн байсан Бэк одоо манай хин Жамболдорчхийн Шижирбаатар одоо энэ чанар ухын алтан алдар мөнх тий одоо энэ Бямдорч Төмөрбаатарын эдгээр ингээд залуучууд ингээд нисгч болохгүй ингээд багуугаар ингээд явж ирсэн залуучуудыг одоо ингээд за одоо энтерс боломж олгоод Аан 26-ын курс бэлтий гэдэг коммершил сургууль курс бэлдээд тэгээд 2007 оны тийм курс үлдсэн. Тэрэнд нь би Аан 38-аас шилжиж ирж ороод тэгээ Мят компанид буцаж иргэж орж ирсэн. Тэгээ 26 дээр нисээд тэнүүд өвний дараа тэгээд Airbus 310 руу орсон. Тэгээд Airbus 310 дээр очиод одоо ариун буян дарга оюун бол тогш тэртээ одоо ариун буян багш оюун бол тогш Бат Эрдэнэ багш ингээд дээрээ зөвгдөд Airbus 310 дээр явж исэн. Үүний дараа 37, 67 буцаад 37-гийн дараагаар нисээд ингээл өнөөдөр явж байна да. Олон сайхан багш нартай 26 дээр регистр явж байхад манай сайн жаргал багш маань байж байна. Батмөнх багш маань байж байна. Одоо Шархуугийн Төмөр Баатар багш маань байж байна. Киви нисхийн сургуулийн төгссөн яг онгоцны хэрэгэл цахилгаанаар төгссөн, онгоцны радиоор төгссөн хүн байгаа. Одоо тэгээд инх амглан байна. Манай Канадад одоо амьдарч байгаа инх амглан багш маань бас ингээд 24-ийн радист дээр явхад бас. Одоо зарим нэрийг хэлэхээр нөгөө хочоор хэлж байгаа. Тийм. Ясдаг төвхтэй. Тэжтэгтээ бас сайн үеийн сүүлийн сайнуудаар зөвлөсөн биш үү те? Аан 24 одоо 24 дээр явж хахад одоо готов багштай одоо цуг онгоцонд явж ялаа. Яг одоо ингээ радистээр явж хахад ард нь л одоо гэлсүүл явж ялаа. Тэгээ манай одоо Ямааран цохойн дугуурж дарахтаа ингээд бүгдтэй нь явж исэн. Одоо энэ Бямсрангуйтай тий. Одоо хүүн одоо яг энд сууж явах хэвээр манай Амар санаа Бат гэрэл гэдэг хүүн байна тий. 3 үеийн нисч Амар Бямсрангуйтай нисчихсэн. Одоо өнөөт яа удирдах газрын дарга байсан Батмөнхгүйтай явж явах дараа дистаар нь хойно явж ийл. Манай готов багшийн нэг үг над их санагдаад байд ингээд гой санагдтыг одоо ингээд орсоор хэлээд гэлээ. Энергич но правильно гэдэг лээ. Тэгж хэлээ. Тэр надад их зүг одоо ингээд Монголоор юу хөө одоо ингээд наад нисгч нар чи хэлэх байх уу? хэлсэн үнэл мэдхгүй л тий. Гэхдээ тэр чинь ер нь ингээд тодорхой үг хэлнэ гэдэг одоо жишээл сур бас дахин сур цэнгэлийн манлайг зөвхөн тэр олно гэдэг одоо том улсууд эсвэл одоо янз янзын юм хүмүүс энэ яг тэр улсууд тэр бас нэг утгатай л хэлсэн баг. Зүгээр энэ хоёр нисгчийн хувьд ингээ ярихад яг тухайн моментод яг эднүсийн хийсэн үйлдэл эднүсийн хийсэн үйлдэл өгч байгаа миний дүгнэлт ахаад нэг алдааг хоёр давтах юм бол тэр нэг сайн юу нисгч болох юм уу сайн одоо мэрэгжилдээ одоо нэг удаашралтай юм их хүлээж авахтай нэ тэр. Тэгэхээр тэр бол юу гэхээр тухайн яг үед болсон тухайн момент гарсан л үгэл байд юм байна. Нэг удаа хэлэгдээд тэр нь яг өөрт нь яг тэр ситуацийн үед тохиолдсон учраас тэр нь энд нь хард дискэнд нь бичигдээд байгаа тийм. Ерөөсөө мартахгүй. Та зүгээр жирийн үед хэлсэн бол заавал юу гэлээ хамт явуулаагүй л гэсэн маягтай юм энэ тэр. Төрөний миний хэлдэг шиг хитгэн өгнөд идэг. Одоо готов багшийн бас нэг үг өгдөө. ЭДС гэмэн цаг хэцүү үед литр бензин метр газар хэрэг болдог шүү. Тийм байхгүй. Тиймэрхүү нэг цомхон юмнууд чинь яг гэл энэ чи хадгалдаг чи тийм. Чи Америкт хэдэн жил сурч байгаа? Машинаар би Америкт юунд 2 жил ахс байсан. Дейтона биш. Юм дээр үлдчих санаа төрсөнгүй юу? Үгүй. Тэгэхээр нэг нь ялгаа энд гарч ирээд байгаа юм тий. Одоо өөр хүн бол бас нэг жоохон амьдралын арай өөр технологи дэвшилттэй газар очингууд тэнд үлдчих санаа гарах гэдэг нь шүү дээ. Нисгч гэдэг юм ингээд доороосоо хундамтаар суугаад ирэхээр буцаад таталтаад байгаа энэ юм байгаа байхгүй дотор юм байгаад байна шүү дээ.
Тэрнээс биш гараа явцсан хүн бол шансан дээр за ийшээ явчих. Өшөө цаашаага боломжууд байгаа юм байна. Өшөө цаашаага мөнгө санхүү, өшөө цаашаага надаа ирээдүй байна гэдэг ингээ хөөгөө явчихдаг. Тэ? Тэгтэл одоо жожохын өдөр бол ихгүй юм гарч ирж байгаа байхгүй. Буцаж ирж байгаа нэхгүй болчиход байгаа. Тэр ирэлт бидэрт хэрэгтэй байгаа байхгүй. Улс их орнч хэрэгтэй байна. Нисгч хэрэгтэй шүү дээ. Тэр их гоё юм байна. Тэгээ дотоод сэтгэхүйн заавал дуудаад идэг. Тэр энэ юун дээр эскэн тэр үгүй ер нь сая чиний хэлдэг санаан дээр бол ер нь Монгол хүн тэр байтугай одоо бүргэд хүртэл одоо заавал буцаж одоо төрсөн нутг дээр одоо үүрэндээ тэр алтаа ханган уус өндөр сардгуудаа ирдэг. Одоо Казакартанд бол бүргэд бол үүрэндээ буцаж ирдэг юм аа гэсэн. Тэрнтэй адилхан монголчууд бол ер нь л одоо нутаг усаа яг тодорхой хэмжээгээр хэсэг хугацаанд гадна дотны улсуудад ингээд энд төрөөд энд нутаг усандаа байгаад энэ дөрвөн улирлынхаа юмдаа яагаад ингээд асаад ингэсэн одоо ястаа нөгөө юу монголчууд бол заавал их нутаг унсан газар угаасан ус гэдэг үг бол бид надаас ч гарч байгаа юм биш биднээсээ үеэс ч гарч байгаа юм биш тэр өвөг дээдсээс бүр яс үндэсээс аль дээр үеэсээ ингэ яасан болохоор заавал нөгөө шуу шиг өөрийнхөө үүрдүүч гэдэг юм уу төрсөн газар их орон газар нутгаар руугаа одоо бол одоо яг хошигн жилхэд нөгөө утаатай Улаанбаатар руугаа тэмүүлээд байгаа байхгүй тэрийг муулж байгаа мөртлөө тэр л үгүй ингээл яагаад идэх. Түрүүн тэр нэг чинь хальт дурдлаа танд ярианаас ингээд гів гинтгийн юмнууд орж ирээд байх юм. Нэрийг мартчихад хошоорн дуудчих гэдэг энэ дээр арай хэцүү юмудаа гэх гээд ах шиг байлээ. Энэ дээр нэг манай дээр нэг юм сонирхолтой юм байдгийн би юу ярьж л үгүй. Манайд юу Болдбаатар нэртэй 6 нисгэж байгаа юм. Тэгсэн чинь нисгэж явахсан чинь нэг одоо ингээл одоо за Эсболоттой Болдбаатар гэсэн аль Болдбаатар нь мэдэгддэг. Тэгэхээр зэрэг овгийнх нь үсгээр нь ангиллаа. Дэ Болдбаатар, эм Болдбаатар тийм. Тэгсэн чинь нөгөө 6 Болдбаатар чинь 2-2-ороо ижилхэн үсгтэй. Дээгээ тавьчихаар Дамжин сүрэнгийн Болдбаатар юм уу, Дугуурын Болдбаатар юм уу мэддэггүй. Тэгээд энэ Болдбаатарын нэрэн дээр одоо бусдын юм дээр одоо ингээл энэ Болдбаатар гэдэг аюу ганцхан байлихэд тэднүүсийн тэр нэгсэн дээр бол Даа Болдбаатар, Дуу Болдбаатар, хоёр үсгээр Ми Болдбаатар, Мөө Болдбаатар, Пу Болдбаатар, П Болдбаатар. Пунцгийн Болдбаатар, Филжээгийн Болдбаатар, Мигэгийн Болдбаатар, Мөнхөгийн Болдбаатар, Дамжин сүрэнгийн Болдбаатар, Дугуурын Болдбаатар. Гуруула юу дандаа хоёр үсгээр тэмдэглэхгүй бол тэгэхгүй бол эсвэл хочоор нь хэлэх гээд байдаг. Манай гурван батнаас нь нисгэж байгаа. Нэг нь бурхан болчлоо тэр юу дэхэнд. Тэгсэн чинь тэрэн дээр хүн ирээд батнаас нь нисгчтэй уулзах гэсэн ингэдэг гэсэн. Гэхдээ миний хөө айл батнаасантай уулзах юм бол даа. Гэхдээ нисгчл хийдэг л дээ гэсэн чинь айл нутгийнхаа юу ховдих л даа гэх юм. Гэхдээ гуруула ховдих штэ гэхээр нэг сонин над руу харж ясна. Тэгснэ тэр чи өөр юм мэдэхгүй овг мовг нь мэдэхгүй байхаа манай юу ховдих юм дээр нисгчин байгаа маа. Тэг өөр юм мэдэхгүй гэсэн. Тэгээд нөгөө хүн чинь альбом хүчээр тэгж хожилдог юм байлээ гэд нэг ичимгүүрээд одоо нөгөө бид нар хоорондоо ярихдаа нөгөөтгөө ингээд удсан байдаг. Тэр хүнд бол хүний хоч хилж дуудах бол сонин байна. Сонин эвгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь хоёр нь нэг сум их. Эрдэнэ сум их. Нэг нь дуут их. За яг дуутын юу батнасан гэвэл хэлж байгаа нөгөөтг нь Эрдэнэ бүрэнгийн сүүлд нь одоо нөгөөдөл чинь одоо гавьяат батнасангаа одоо нөгөө хоёр нь болохоор одоо хочоор нь ч юм уу эсвэл сумаар нь ингээд дууддаг. Тэгэхээр ижил нэртэй улсууд бол бас манайд их нэлээдгүй бий. Тэгэхээр нисхээс гадна өөр Болдбаатар цуглуулах юм бол одоо чи энэ төр ингээд ороод явчихаар ингээд заримдаа тийм тохиолдол явах байсан. Тэгээд энэ хиний гэрэл зодын юм дээр бол яг л энэ гадаадын орнуудад ингээд нааш цаашаа ингээд одоо эдийн онгоцны дэвшин сургалт юм сургалт дээр ингээд ажиглагддаг байсан л та. Тэгтээ тэр энэ Калын тэр Боинг сурж байхад Калын үндэсний төв дээр над багшилж исэн Ким гэдэг багш ярьж исэн байсан. Тэгсэн чинь тэр багш өөрөө намайг зөөжсэн над зааж исэн мөртлөө би эхлээд инженер байсан. Тэгэд манай энэ Кал компани бол
инженерийн суур мэдлэгтэй улсуудыг эрүүл мэндэд тэнцээд юм нь болж ивэл тэндээсээ өөрснөө тэр улсуудыг ингэж дэвшүүлэн сургахад манай компани одоо алтан фонд болдог. Яг тэгэхээр тэр хүний суур мэдлэг нь одоо их хэрэгтэй байгаад байна. Тэгээд энэ Калийн нэлээдгүй нисгч нар бол эхлээд техник ч юм уу, инженер ч юм уу тодорхой хэмжээний яг хөө зүгээр шууд нисгчийн сургуульд сураад явж байсан улсууд байдаг юм байлээ. Ер нь гадны дотны улсууд бол нисгчдийг бол их онцгой мэрэгжил гэдэг нь мэддэг. Би 40 хэдэн жил нисгч чинь жилд 2 удаа эмчийн үйлчлэгээр орно. 2 удаа шалгалт өгнө. Нэг нисэх үнэлэх авчаад энэ машины жолооч шиг цоолуулахгүй шиг ингээд 10 20 30 40 жил яваад байх юм байхгүй. Нисгчийг бол 6 сар тутамд шалгаад 6 сар тутамд нь за нисч болно гэдэг. Тэгээд зэрэг тэр хэр хариуцлагатай Хэрэг зардал хугацаа зарж байгаа гэдэг нь энэ дээр. Түүнээс нэг үнэлэх өгчөө. За энэ гайгүй юм байлээ. Ингээ яв гэсэн. Чи над өмнөхөө сонгуулаа гэсэн. Сонгуулаад яхан бэ? 10 жил энэ чигээр явж ийн гэсэн тийм дүрэн бүр дэлхийд зэрэг байхгүй. Тэгэхээр энэ өндөр их нисгчийг бол их юугаар их өндөр зардлаар бэлддэг. Тэгээд компани нэгэнтээ өндөр зардал гаргаад бэлтгэгдсэн нисгчдийг бол одоо алдахтаа маш их дургу. Тэгээд нэгдүгээр тэднээсийн ахуй амьдралын болцоон дээр харах, хоёрдугаарт нь эрүүл мэндэд нэг анхаарал тавьж илүү одоо юм яаж хэрвээ тодорхой нэгэн хэмжээгээр ямар нэгэн эрүүл мэндийн систем доголд гарах юм бол тэрийг хурдан шуурхаар соёл твтүүлэх, эмнэлэгт нь нэвтрүүлэх ямар нэгэн юм хийх энэ төр юм дээр үзэх. Ер нь монголчуудын хувьд бол энэ дашин дэлхийд одоо манай иргэний агарын тээврийн энэ инженер техникийн бүрэлдэхүүн бол дэлхийд их л толгой Аз төвдөө бол бараг номер 1 одоо дэлхийн бусад улсуудтай харьцуулахад бол бас нэг энэ гарын 5 хуримд орчод байна шүү. Ямар энэ тэр одоо энэ Оросын холбооны улс ч байна, тэр Японч байна, энэ Солонгосч байна, өшөө тэр Африкаас энэ тэндээс улсууд онгоцоос асуулах гэж манад ирчээ. Тэр онгоц чинь засвараас гараад цаашаа хүн тэгээд ингэ явж байгаа. Тэгээд итгээд энэ Монголын агаар хөлгийн засвар үйлчлэхний газар одоо агаар хөлгийн засвар үйлчлэхний газрын бол ачааллаа дийлэхгүй 24 цагаар ажилладаг Монголд ажилладаг ганцхан том үйлдвэрийн газар. Тэр зассан онгоцыг дэлхийн улс орн бүгдээр зөвшөөрөөд хүнээ тэгээд ингэ явж байна. Тэгэхээр манай инженер техникийн бүрэлдэхүүн хэр зэрэг өндөр түвшинд байгаа нь ойлгомжтой. Энэ шалгуур нь тэгэд энэ нисгч нарыг одоо Монгол нисгч нарыг хаар энэ дэлхийн 5 төвд явж байгаа. Америкт нисэж байна, Африкт нисэж байна. Наас цаашаа тэгэл энэ Арабын ертөнцид нисэж байна. Энэ Хятадд ч одоо том онгоцны манайда байхгүй нэлээд дэлхийд дээгүүр том авартай онгоцны нисгч нар энэ төр ингээд. Тэгэхээр Монгол хүний оюун санааны потенциал энэ тэнд очиод дасан зохицох чадвар юм бол ер нь өндөр түвшинд байгаад байгаа юм. Би бол ингээд гэрэлттэй их баярлалаа. Аавтай намт одоо бараг 50 жил 60 жил болох гэж байна уу? Энэтэй баярлалаа. Одоо ингээд таатай мэрсэн дэх таатай байна. Амжилт хүсье. Миний дууд орсон ярих уу? За эдний аавтай би бас л 50 жил хамт нисэж байна дөө. сайн байцгаана уу. За юуны өмнө нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан болдаахтай бол унтарч хатугаа баярлалаа. За наваг тогтхойрын Эрдэнэ очир гэдэг манай аав долларын тогтох баяр гэж Амят компани өндөр настай хүн байгаа. Н 2 24 26 онгоцон дээр нисчихсэн. Одоо гавьяаны амралтанда гэртээ суудаг хүн байгаа. За би бол одоо ярихад бол яг унган нисхийн хүүхэд анх төрөөл нисхийн 63 дугаар байранд амьдарч байсан. Одоо болтол аав маань тэнцээ амьдарч байна. Ер нь нисхийн амьдралыг бол бүр жоохон юм одоо дөнгөж хөлд ороод одоо нөгөө орчинтойгоо танилцал ухаан орхосоо гэсүүлэл харж өссөн л дөө. Тэгээд мэдээж айгүй их өвлгөрж авдаг ах нар маань байсан манай байрны нисгч ах нар өрөөл тогш маань бурхан болцоо одоо данзаа ах маань эсгэ ах нар маань жоохон байхад байрны гадаа тоглоод явж хахад гоё формо өмссөн, хувцас өмссөн тий. Цэмбигээл хар шилээ зүйцээ орсноосоо гараал явна. Оргоо юм дээр би бас дотроо боддог ус. Нэг л өдөр би энэ ах нар шиг нисгч болно доо гэж боддог байсан. Мэдээж нисгч болоход манай аа маань их нөлөөсөн. Анхны одоо суурийн тавьж гэх юм уу да. Аавыгаа хараал нисгч нь
одоо ингээл уртлын байрны балкон дээрээс уртлын байрны талбай бүгд ингээ харагддаг байсан. Онгоц хөөрж бууж байгаа бүгдээр ингээл харж өссөн. Гэртээ орж ирэл түрүүн бас ярьж байсан. Ярих болгонд нь тэрийн дурлал ингээ сонсож байгаа юмсан тий. Бас аавын найз нөхөд орж ирэл суугаал ингээл хоорондоо ярьж байхад нь хэрэг дурлал галтгааны өрөөний тэнд очицсан. Тэгээ нууцаар сонсох жишээний бол байсан. Тэр бол яг нисэгч болох юунд маань аюу нөлөөлсөн. Одоо багасаа өсөж мөрөөдөж ирсэн. За миний яг нисэгч болсон түүх гэх юм бол би 10 жилээ 2007 он нисгийн 7 дугаар сургууль төгсөөд тэгээд аавтай хэлсэн. Ер нь санаагаа ааваа би ер нь ингээд нисэгч болёо. Нисэгчл болмоор байна гэдэг. Тэгсэн манай аав гэрийнхэн маань аягүй дэмжсэн. Тэгээд яг тухайн үедээ нөгөө элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд ТИС-ийн механик инженерийн сургууль бас нэлээд хэдэн газар хуваар авцсан байсан. Яг алийг сонгохоо мэдэхгүй. Яг тэгвэл нөгөө миний хүссэн юм байхгүй байгаа байхгүй. Тэгээд ингээ байж исэн аав за миний хүү чи өөрөө сайн бод. Тэгээд нэг юм Air Feature гэдэг нэг тухайд компани байсан. Одоо энэ Бат Эрдэнэ дарга цаахнаах тэр цаахнаа гэвтэй тэр маань нэг Жаберу гэдэг Австралийн жижигхэн онгоц оруулж ирээд Монголд private pilot-ийн өмнөлөх өгч ийн гэдэг нэг тийм сургалтанд суугаад үзэхүү гэхээр нь тгийгээд тэнцээ суухад бол одоо бурхан болцсон Жамсран багш одоо Төмратор багш маань байжсэн. Тэдний гар дээр анх очичээлээ. Тэгээд тэнцэнэ сураад 50 цагийн нислэг хийгээд Монгол private pilot гэдэг өмнөлөх аваад за одоо цаашаа яах вэ гэжсэн чинь амар азтай. Иргэний нисхийн ерөнхий газар Батмөх дарга байсан. Батмөх даргын үед иргэний нисхийн ерөнхий газар нисгч бэлдэх хөтөлбөр зарлаад яагаад гэвэл тухайн үед манай нөгөө нисгчнэр маань жоохон багасаад Монголд одоо дутагдлалд ороод тэгээд тэнцэн засгийн газраас одоо тэр нөө боловсон хүчинд нь тусламж үзүүлэх тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн юм байл Батмөх дарга. Тэгээд тэнцэн очиад шалгалт өгсөн чинь тэнцэн тэнцээд тэгээд манай курсын тухайн үед 18 яг бидний юуных нь бол баг 60-аад хүн бэлдсэн. Яг тэнцэнээс нисгчээр 18 бусад 40 хэдэн болохоор ETC гэр бэлдсэн нэг тийм 60-аад хүүхдүүд эрдэнэ нисхийн хажуу талын сургалтын төв дээр төр тийм юу курс байгуулад тэнцэнэ бид нар жил 6 сар сураад одоо тэнцэнэ ерөнхий нисхийн онол одоо юу гэдэг англи хэл те ерөнхий мэдлэг суур мэдлэгийг өгчөөд тэгээд бүгдээрээ хаашаа дараа нь ETC-нэр нь болохоор Таиланд руу, Орос руу, нисгчнэр нь Америк руу явцгаасан. Тэгээд Америкийн 2010 онд Америкийн Калифорни мужийн Sierra гэдэг of Aeronautics гэдэг сургуульд төгсөж ирээд 12 онд анх Аэро Монгол компани Fokker 52 дугаар нисгчээр ажилд орж ирсэн. Тэгээд сургуулаа төгсөж ирээд ажилд орохдоо бол Монгол Улсын гавьяа нисгч Ловсон Чимэд Шин Жамц Нацэг дорж гээд багш нар дээр зөөгдөд Fokker 52 дугаар нисгч болж ирсэн. Тэгээд нисгч болсон гараа маань юм байгаа. Түрүүн дорж хатгаа энэ гэрэл дод ах маань бас ярьж исэн. Нөгөө нэг ижлэгэн нэртэй хүмүүс аягүй их байдаг гэдэг. Тэгэхээр яг манай нисхийн байрнаас нэг орцноос бүр төрсөн тийм хоёр ижлэгэн нэртэй тэрийг бас бодоод сууж илаа. Манайх хоёр давхар Эрдэнэ очир хин Шинжамц багшийн маань хүүнд бас Эрдэнэ очир гэдэг. Тэгэхээр нэг орцны 4 давхарт. Тэгэхээр ирнэ тэр хүүн нисгч болж ирээд бас Аэро Монгол компанид орж ирсэн. Хоёр Эрдэнэ очир нисгчтэй. Тэгээд хоёлоо нисгийх тэгсэн ирнэ хоёлоо нэг орцных бүр тийм бас сонирхолтой юм. Сонирхолтой ярихад бол яалтгүй тэгж дуудаад байгаа шүү дээ. Харин тийм. Одоо хэдэн жил нисэж байна? Одоо би 13 4 дэх жил рүүгээ орж байна. Нисгчээр нийт нислэгийн цаг маань нэг 7500 орчим байгаа. Би Fokker Аэро Монгол компани Fokker 50 онгоцны ордон нисгчээр 4 жил нийт 2800 цаг орчим нисээд
2017 онд Мят компанид орж ирээд 737 онгоцны 2 дугаар сэжээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил онгоцны дараагаар дэвшиж ажиллаж байгаа. Тэгэхээр эндээс нэг юм харагдаад байгаа хэрэг. Одоо жишээ нь ингээд СК 30 жил нисэж чинь тий. Энд 10 гэдэг лээ. Би ч баг одоо 20 сургууль төгсөөд 26 дахь жилдээ нисээд одоо кабинд ороод 23 жил байна. Тэгэхээр ерөөсөө одоо ингээд 9000 тавьж байгаа гэж бас нэг 10 хэдэн жил гараа авчих шээ. Тэгэхээр таны түрүүний хэлж байгаа бол бодит үнэн байхгүй. Нисгч хүн бэлтгэхийн нэг том юм юу гэхээр цаг хугацаа гэж юм бол амар яг үстэй. Өөр мэрэгжлийн хүмүүс бол одоо жишээ нь 5 жил 10 жил гэдэг мэрэгчлээ солио явчих болдог. Тэ? А нисгч хүн гэж бол сольж болохгүй шүү дээ. Тэр чинь солих явж боломж байхгүй. Тэгэхээр манайх бол одоо харин нодлон байна ууржлангаас харин насаа жоохон дээш татаад байгаад би баярлаад байгаа. Тэгэхгүй бол бас нисгч нарыг хитрхи ихт гаргаад байгаа байхгүй. Зүгээр сая түрүүн таны ярьж байгаа дээр та да яаж яваад ийм олон жил ниссэн 40 хэдэн жил яасан гардггүй юм уу? Тэр яс сайн байна уу? Бас нэг юм байна штэ тэрэнд. Тэгэхээр одоо нэг хүн бол одоо 40 хэдэн жил 30 хэдэн жил ниснэ гэдэг бол энэ биеийн эрүүл мэндийн хувьд ч тэр ер нь бол бас л шалгуур даах л байна. Зүгээр бас нэг жирийн нэг боломжийн эрүүл мэндтэй тим хүн бол бас нисгчдэг ажлыг тий нисхийн инженер ер нь энэ ажлуудыг бол хийгээд хүчрээд гарна гэдэгт бас л том шалгуур байхгүй юу. Тэгэхээр бас би тэр жил сонсчихсон энэ Мят компани бол юуг жоохон сунгачжээ. Тэтгэврт гарахнасыг энийг бол зөв гэж бодоод байгаа. Энэ олон жил байсан туршлагыг бага хэмжээгээр ч гэсэн сунгаад 3 жилээр ч байдаг юм уу. Өчөө нэг 5 жилээр сунгахад бол монгол хүний биеэр үзэн бүтэц тухайн хүн өөрийнхөө эрүүл мэндийн шаардлагыг хангаж чадчихвал сунгах нь маад эдийн засагч болон бус энэ нөхцлөөр бол хэрэгтэй байгаад байгаа. Тэгэд өнөөдрийн энэ нэвтрүүлэг дээр ингээд ороод ингээд та нар ингээд ирээд ярих надад гоё юм санагдаад байгаа нь юу гэхээр өвөө 3 4-тгүй тэг ингээд 2 дахь 3 дахь одоо эднэрх чинь ингээд цаашлаа шүү дээ. Энэ уламжил байна гэдэг бол төрөүний бидний одоо хүнд нэг арга ядан тайлбарлаад ойлгуулах гэдэг юм ингээд амьдралаар нь энэ идэл ингээд хэрэгжүүлээ явж байгаа байхгүй. Тэгэхээр бол надад сайхан байна. Одоо та бүхний авиа компанидаа болон Монгол улс нисгчэнд ингэ сайхан зүтгэж байгаа. Энэ сайхан одоомынхаа нэр хүндийг авч явж байгаа нисгчийн хөвгт цаашлаад хэдгүй инч байсан ингээд аваа явж байгаа. Энэ сайхан бүтээмж чадамт ч юм бол амжилт хүсье хөөнийхөө үднэс. Энэ бүтээмжийг цааш нь барай явна гэдэг бол мэдээж та бүхний ард гэр бүл гэж маш том хүч байдаг. Энэ гэр бүлийн хүчж маш их нөлөөлж иж энэ их том ажлыг авч явдаг гэдэг бол би хөөнийхөө хувьд ойлгодог. Тэгэхээр та бүхэнд ажлын болон эрүүл мэнд сайн сайхан бүхнийг өгсөе. Дэвтэрт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За тэр сая нэржсэн онцгой мэрэгжил дахин давтан бэлтгээд байх их зардал өндөртэй буюу тэгээ хамгийн гол юм гişнээ юу яалаач гэсэн хэрвээ тэр хэмжээгээр явах юм бол тэр хүнд байх ёстой мэрэгжлийн ур чадварын төвшин одоо ингээд алдагдаад ирлээ. Агаарт гişнээ олон цаг байна төдийчнээ ур чадвар мэдрэмж 6 дахь мэдрэхүй хүнд ингээд яадаг. Хүн бол өөрөө хэдийгээр ингээд би ингээд сууж хахад би ийшээ харж исэн ч гэсэн энд ингээд нэг юм ингээд цочж ингэж харах ингээд мэдрэмжтэй байдаг байхад нисгч нар агаарт байх тусмаа тэр хүний оюун санааны потенциал тэр хүний биеийн мэдрэмж нь улам их ягаад тэр хэмжээгээр туршлагачдаг. Тэр хэмжээгээр өдөрт нэг төрлийн салхи саваа нэг төрлийн агаартай орчин гэж байхгүй. Энэ дэр тэр хүн улам ингээд туршлагаж явдаг. Тэгээд тэр өндөр давтамжтай байжгаад энэ олон жил ажиллаад туршлага мэдлэг суугаад ирсэн хүнийг биеийн эрүүл мэндийн чадамж байж ивэл цааш нь ашиглах нь зөв гэсэн тэр экогийн зөвлөмжж байж байгаа. Сүүлийн үе саяын Болдбаатарын ярьдгаар бол 60-ыг бол 65 болгосон. Гэхдээ энд хүн гэдэг амьтны физиологийн биеийн биологийн хөгжил, физиологийн хөгжил
дотоод эрхтний наслалтын байдал энэ өөрийнх нь ур чадварын түвшин интерес шалтгаалаад 60 наснаас дээш тухайн хүнийг гичний ур чадвартай ч байсан гэсэн онгоцны дараагаар нисгдэггүй. Ягаад гэвэл тэнд одоо энэ ангаах ухаанаар тогтоогдсон тийм одоо юм байна гичний их мундаг. Тэгэхээр тэр хүний хайжууд нисэж байгаа нисгчийн юу 50 насаар заагалж байна. Онгоцны дарга. Тэгэхдээ ур чадвар юм хомны хувьд энэ 60 настай мөртлөө 2 дугаар нисгч болцсон ингээ явж байгаа өвгөн юун дээр ингээд юм тэр ангаах ухааны тэр гаргаж байгаа юм хомоор маш юу оюун санааны потенциал бүх мэдрэмж ингээд өндөр түвшинд байдаг ч гэсэн хүний нөгөө хувь одоо нөгөө хүний нөгөө амтон физиологийн хөгжил юм хомоор нөгөө сэтгэн бодох чадвар нь байлаа гэхэд биеийн хөгжлийн хурд нөгөө нэг зарим нэг юм алдагддаг гэдэг журмаар тэгдэг. Тэгээд чиний сая хэлдгээр одоо тусдаа улсууд байдаг юм уу гэвэл үгүй адилхан л ардын хөвгт адилхан л одоо ингээд байж байгаа. Тэгэд энийг ийм төвшөнд байлгахын тулд иргэний агаарын тээврийн систем юу энэ нисэх бүрэлдэхүүн дээр байдаг ангаах ухааны салбар, эмчийн салбар энэ дээр хяналт тавьж байгаа тэр юмуудыг одоо өндөр төвшөнд байгаагийн юм 6 сар тутам шалгаад тийм юм чинь согоо орох гэж ш. Одоо та 7 хоног соёл дэвтээ тэрийг яагаад ахиж бичлэг хийгээд зүгээр бол нислэгэндээ явна. Тэгээд ингээд тэгээд нэг инээдэнтэй явна. Ингээд тэтгэврт гараад маргааш нь нислэгэнд явахгүй болоод нисхэ болчтой гэсэн чинь нэг их юу уужимх нэг чэйж дүүрэн амьсгалаа. За та маргааш эмчд үзүүлэхгүй юм чинь янз янзын бодцсон эдэж уух энэ чинь одоо хэмжээ хязгааргүй нэг айж ичих юм уу эсвэл цензур тавиад одоо болоод байх юм байхгүй одоо нөгөө жинхэнэ эрхчлөөтэй ардчлалтай болоод эхэлж байгаа юм биш үү. Тэгсэн чинь яг тэрнтэйгээ зэрэгцээд биеийн эрүүл мэндийн төвшин уруудаад эхэлж байгаа. Ягаад гэвэл би нэгдүгээр хоол хүнсний байдал дээр хяналт тавьж чадгаа байсан. Хоёрдугаар амралт юм хүм яхаа болсон. Бие одоо нөгөө нэг одоо би маргааш нислэгтэй эсвэл би тийм чухал ажилттай гэдэг ингээд юм тогтуулдаг тэр ритмийг алдсан нэг сайхан годамжны танхаа амт юм нэ. Тэгээд тэтгэврт гараад ирэхээс зэрэг би энэ дөөр тэнд ч өвдөөд энд ч өвдөөд энэ тийм тэгэхээр тэр энэ төр төвшин тэгээд эднэсийг маш сайн барьж яхахын тулд нэгдүгээр хүн өөрөө өөрсдөө ихтгэлцлийн журмаар ажлынхаа чимэг одоо яах хэрэгтэй? Хоёрт нь бол тэр эрүүл мэндийн юм заавал тогтож байгаа. Тэгээд 6 сар тутам ингээд. За ингээд та бүхэнд маш их баярлалаа. Энд одоо ингээд 4 заруу сууж явах юм. Би одоо бас нэг үг хэлчихье. Энэ Болдоотер чинь юу аав чинь миний дарга байсан байхгүй. Би хамт зөндөө ниссэн. Хинтийн угшлын нямцрангуй гээд хүн би нэг удаа за тэр ч одоо бараг хэрэггүй шим юу анхаач юм шиг одоо буруу юм шиг нисгээс янз юм таралдна. Тэгээд ингээд дөрөв нисгч залуутай ингээд хамт байгаад би бас их таатай байна. Ингээд та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнэр дамжуулаад танахны гэр бүл өр хүүхдүүд атсан нэрт чинь эрүүлэн сайн сайхныг хүсье. Улам одоо улсынхаа далбаатай энэ хөлгөө дэлхийн төв дэлхийн энэ дэлхийн бүрэнх энийг хэд ороод нисэн үү тэрнийхээ төлөө зүтгэдэг тийм ээ. Баярлалаа. Эрүүл дотор шиг. Одоо нэлээд сонирхолтой байх болов уу гэд мэрэгжлийнхээ онцлогоос аюу шалтгаалсан мэрэгжлээс шалтгаалсан одоо онгоцноос шалтгаалсан одоо агаар тохиолдсон үйл явдлууд байна уу? Одоо их одоо газарт буухдаач гэсэн одоо ер нь хөөрөх буух процесс дотроос бол буултын процесс бол нэлээд хүндрэлтэй нэлээд илүү ажиллагаа шаардсан нэлээд одоо нөгөө эрсдлийн процент өндөртэй тийм үйл явдлууд болдог буух үед одоо зарим нэгэн тохиолдолд одоо онгоцны өөрийнх нь техникийн хөтөн чадлаас давсан хөндлөнгийн хүчтэй салхи эсвэл хараам уу эсвэл юуны одоо цаг агаарын хит халуун хит хүйтэн нөхцөлд эсвэл арабын ертөнцийн Африкийн ертөнцийн ингээд нисэж яхад одоо юу маш хүчтэй одоо нүдэнд харагдах хүмүүстээ тоосонцрууд тийм ээ элсэн шуурга тоосонцрууд одоо экваторын бүс нисэж яхад л одоо ингээд 720 доор бид юу явж байгаа Сингапуроос гараад явж байхад битүү аадар юу борооны үүлнүүд тэнд ч ингээ голзоогоод энд ч ингэж
гоцоогол онгоц нөгөө тэрэн дээгүүр дундуур нь явах гэхээр аян цахилгааны голомт дүүрэн хажуу тийшээ гарах гэдэг зэрэг нислэгийн тараасаас гарлаа тийм ч хориотой зон ийм ч юу доошоо орно гэхээр тэр уул юм дэр юм байхгүй дээшээ авираад 13 мянгад гарахад үүлний ороо дээр гарч чадахгүй ёстой уйлахад хэцүү яахад хэцүү хий дими ингээл бам тамигтал тэгэл ингээл нэг юм болохгүй юм зөндөл байдаг үст. Одоо ганцхан надад тохиолдож байсан юм биш шүү дээ. Нөгөө нэг бас тэрүүдэд ч уйлдаад тасгад одоо энэ юм байгаа ш. Америк Канадын бичлэгэн дээр их гарах юм шүү дээ. Нөгөө FO гэдэг нөгөө нэг гадны битнесэд шүү дээ. Манай Азад болохоор нэг тийм сонир хачин тийм юм юу гэх юм. Дандаа тэгэл нэг Мексик голдуу, Америк голдуу тий. Нэг тиймэрхүү бүс орионд болохоор тийм юм гараад байдаг. Үүлний дээр явж энэ бит явж гин, тэр бит явж гин. Одоо зарим сүлдээ за баг наад чи яг оо гэдэг юм болж шүү дээ. Тэрнээс Азад бол нэг тийм бас Хоёлаа нэг харж ирстэй сони. Тэр нэг Бусанаас гараад нэг орой Бусанаас гараад явж исэн. Танжин өрөх гээл явж исэн чинь л урдаас нэг гэрэл ингээл маш тодорхой ингээл ороод ирдэг. Онгоц зөөнө гээл тикасаа хараал хоёлаа. Харсан юм байдаг. За энэ ирүүл одоо тэр хаашаа бултна гэж хоёлаа баг хараад энэ хоёлаа харахаж байгаа юутай санагдаад үйлчлэгчээ дуудаад Энийг хараагаа энийг хараа дөрүүлээ харж байгаа. Хоёр үйлчлэгч урдээс хоёр үйлчлэгч орж байна. Тэгээд дөрүүлээ харж байгаа. За одоо ингээд яашааш бултдгийг л гэсэн. Ингээд гэрэл ингээд нэлээ орж ирчихсэн. Гинт буцаал цаашаа огцсон гэл мангар яваа алвал. Гэхдээ яг хөдөн дээр зүгээр ингээд жишгээд алгуулсан. Тэр зүгээр маш хурдтай явж байгаа тий. Тэгсэн жил тэр хооронд нэг утаа шиг юм үлдсэн. тэгэл тэр холбоон дээр шууд гадны нисгчнэр Хоорондоо шугилдаал эхэлж байгаа. Чөө сая ийм сони юм арлаа. Инглээд танаа харсан уу гэл нөө итсэд юм мэдгтэл пуужи муужа харвж байгаа тийм актив байгаа юу гэл ягаал асуугаал тэр нөгөөт нь ямар ч тийм юм байхгүй гэл. ямарс манай охтор маш их орж ирж байгаа лээ. Амар хурц гэрэл ингээд яваал гэсэн. Тэгээд Юу байна? тий эвгүүл гарч чад тий. Тэгэхээр тэр бол бит харагдахгүй зөвхөн гэрэл ирэл буцаж штэ. Тэгэхээр тэр ер нь бол бидний нэг одоо шинжлэх ухааны техникийн ойлголтоос өндөр хурдаар буцаж штэ. Ярьж буцаж байгаа. Битришээ хурдаа 700 800 км давхар тэр дахиад тэрнээс маш их хурдаар алга болж байна гэсэн. Хойног утаа шиг маяг юм үлдсэн тий. Яг битээр явж харж байна. Тэр сонир юм тий. Хоёулаа гэрчтэй тэгээ дээрээс нүүрслэхдээ доод ирж байгаа. Тэгээ энийг чи оруулсан чинь маргааш нөгөө өөр газраас дуудах үед тий. Энд чи баярх бах энэ чинь цоглуулаа гэдэг надад би бичлэг хийсэн. Одоо чи ингээд утсаа аваад бичсэн шүү дээ. Бицээ аваад бичсэн. Тэгсэн чи баярх бах чинь хам тэрний дараа жил лөө тэрний ойрхон сарын дараа жил лөө оюутлахад нэг юм зам дээр нэг юм бас нэг гэрэл яачаад буулгах болохоор хоёрт гараад буцаж эргэж ирээд аэродромын машин эднэр зураг мургийг авсан байл. Тэгээ баярх бах энийг цуглуулж байгаад өгнө. Цуглуулад нэр гадаад ирээд явуулна гэд надаас авсан. Тэгэхээр манай хүн бас нэлийн юм цуглуулсан байж магадгүй. Тэр баярх байхын арсан бас айгүй сонирхол юм билий тий. Тий. Яг тэр оюутлага очиод дарсан зургийг харж ирсэн. Тэгэхэд бол ямар ч байсан энэ гаригийн юм бол харагдах гаргүй л юм харагдчихэ. Нэг сонир босоод цоморхуу хэлбэртэй агаарт мөнгөтэй. Тэр ингээ зурсан дээр нь ингээ яваад ирсэн гэсэн ингээ хөдлөө. Тэгээ буучдахгүй бүр хоёрт гарсан гэсэн. Сони би тэр бичлэгийг би Мексикийн хөлөө нэг юун дээрээс харж ирсэн. Яг ийм 100 гонцгой босоо. Тэгээд ийм гадуур нь бүрхүүлтэй. Тэгээл ингээд чичрээд яваад байдаг нэг тийм бичлэг харж ирсэн. Ер нь тийм юутай төстэй юм тий. Төрөө нисхийн инженерүүд гэж эсэд инженерүүдээс тэр намхад орж байгаа чинь Киви нисгийн сургууль төгссөн хүн байж байгаа сүлд нь Тосафар нисгч болоод тэг явсан гэж би ойлгосон. Үгүй. Юугаар? Үгүй. Намхад орж сургууль 1959 оны нисхийн сургуулийн төгсөлт. Ганцрангой байна. Одоо ингээд намхад авахгүй байна, юураагаа байна. Энэ өндөр дарсгүй манай энэ нөгөө гавьяат нисгч Баатаргаа, Дашторжгаа, Гуахугаа нөгөө Иларам дөрвтэй явж байгаа бурхан болсон ш нөгөө хин Гуахугаа. Тэгээ хоёр эмэгтэй гэж нэг нь Дашторжгаа одоо ингээд эднүсийн 59 оны төгсөлт байхгүй юу. Тэгээ энд нисхийн сургуулийн төгсөлт хийчихэд 59-60 онд энд одоо манай доод нисэх гээд байж байгаа. Тэрэн дээр нисгч техникч нар бэлтжижсэн тийм нисхийн сургууль байгаа.
одоо 2 жил болсон юм өрөөсөө. тий 2 жил яг 2 жил байх 2 жил дараад нь төгссөн тэр нь 57 8 онд ч авсан байна уу 56 оны юунууд энэ тэр Варинова энэ тэр гэл одоо нөгөө 8 хороо дашторж байгаа энэ тэргээд бид нар янз янзаар ингээд яриад ингээд 40 гаруй хүн төгссөн байдгийг. Тэр сургуулийн захирал нь хамтын сэнгээгээд нөгөө манай Иринагийн аав одоо тэгээд тэр тэгэхэд намхад орж байгаа намхад авахгүй энэ тэр тэрийг төгссөн 59 оныхын. Тэгээд тэр нөгөө нисгийнхээ сургуульд төгсчөөд энд нь нөгөө юу хийж хагаад одоо нөгөө Як 12 Аан 2-оор энэ тэрээр нисэж хагаад ажиллаж хагаад тэгээд кигээ явсан байхгүй юу. Зөв. Тийм уг суур мэрэгжил нь бол үндсэн төгссөн бол нисгэгч мэрэгжилтэй. Тэгээд киевийн институт бол Монголын иргэний агарын тээврийн системд бол маш өндөр одоо юу мэрэгчлүүдийг бэлтгэл манай хөгжилд их нэмэр болсон одоо аюургаа байна, гинжуугаа, балчиндаваагаа, сэродгаа, намхад орж дарга одоо ингээд манай том инженерүүд дандаа Киевийн институтыг төгссөн байдаг. Тэгээ одоо Киев чинь тэр нэрээ өөрчилсөн байна тийм ээ. НАУ болсон. НАУ Тэр нь юу вэ? Национальный авиационный университет. National Aviation University ч тийм үү. Тийм. Тийм шүү. Намхад орж дарга чинь тийм юутай. Зөв. Тэгвэл дараа нь инженер Тэгээ дараад нь Болсон юм байна, Киев төгссөн. Тий нөгөө бас нөгөө 60-аад оны юу гэхлээр бас яг нэг сонирхолтой юм. Манай аав чинь хамгийн анхны иргэний нисхийн саасвын нөгөө нисхийн сургуулийг 57 онд очоод 60 онд төгссөн байдیں۔ Монголчуудаас одоо аруулаа очоод би болохоор 93 онд хамгийн отхон төгсөж байна. Яа. Нэг сургуулийн Тэр сургуулийн хамгийн ихний төгсөгч танаа Монголоос. би отхон. Чи отох. Сонин тохиол. Сонин тохиолдолд тий. Тий. Тэр чинь 60 он төгсөн 93 он гэдэг чинь 33 жил. 33 жил Одоо манайх. Монгол дунд нь нэг хэдэн жил Омск руу явсан тий. Саас завсарлаад миний нөгөө ах авиа зах маань Омскийг төгссөн байхгүй юу. Тэр чинь нэг 5 6 жил завсарласан баха. Тэгээд үргэлжлээ 30 хэдэн жил нөгөө саас. Тэр чинь бас л юу гоё тохиолдол. Тий. Эдний аав миний багш энэ авьяас ахтайгаа хамт миний шив. Бас л тохиолдол. манай аав чинь болохоор одоо Таштвангуун шав. Тий. Аавын шав ч одоо аав зах. Тий бас Тэр энэхин Одоо би СК-гийн шав боллоо. Энэ чожих Таштвангаа дунд нь юм байгаа. Энэ үлгийд буухтал нэг 2000 онд авсан зураг юм шиг байна. тийм байна. Энэ нөгөө аав гавьяат цол авчаад очиж исэн л зураг юм шиг байна. Энэ голынх нь хүн нь болохоор аавын 10 жилийн найз нь. Тасч авсан. Тий. үлгийд авсан зураг тийм. Тий 2000 он юм шиг байна шүү дээ. 3 сарын 21 буюу энэ нөгөө яг навуурзаар аав Монгол улсын гавьяат цол очоод аваад яаж исэн. Тэр үед очиж исэн. Энэ наадлынх нь нөгөө тухайн үеийн үлгийн засаг дарга нь байна л да. Тэгэхэд Энэ болохоор чожих эдний аав. Тий. Тий. Гэрэл бат аав миний багш, миний аавын шав. Тийм гой зураг байна. Наач их гоё зураг шүү. Хоёрын аав яг хоёулаа юусэн ба шүү. Тий. Чойч битэр чинь 71 2 оноос эхлээд хөвсөлд хамт насж ирсэн. Одоо тэгэхэд энэ нөхөр байгаагүй хоо. Одоо тэр 77 онд төсөл рүү явсан. 72-нд цэрэг Краснодарт тэгвэл тэр тэгэхэд чинь одоо энэ чимэд дэрж техникч дэгдээ би дэгдээгон зураг энд байна. тэр хөвсөлд нисэж ирсэн байхгүй юу? Дэгдээгон зураг энэ дээр томорох шээс. Энэ Доктор. Чучуулан дэгдээгээд техникч баян үлгийн алтан цогцын харьяат. Тий. Энэ наадталтанд зогсож байна. Таны шав инхтэй байх байгаас. Тийм байна. Лутгуугийн инхтэй. Лутгуугийн инхтэй ховдын. Энэ хаанах болсон зэрэг вэ? Баян үлгийд нэг Баян үлгийд энэ аав дээр онцны дараагаар зөгж явах та. юу яасан бэ тийм Үлгий ээ? зөгж исэн юм бэл. Нөгөө үлгийд утсан үлгийн их бож явах нь шүү дээ. Камер нэг харуулж байгаа. Чөтөр аавхаас очин зургийг. Аав дээр тэр намайг сайн мэднэ. Би нэг жил хийсвчтэй тушаалаар экваж хийсэн. Тэг аавдаа хэлээр надад нэг юм өгнө гэж байгаа мартчихад явцсан байлээ тэрийг өгөөрэй. Тэгэхээр л мэднэ. Энэ нэвтрэл бол үнэхээр
одоо түүхэнд үлдэх одоо тийм маш хэрэгтэй нэвтрүүлгийг би өмнө юунаас харж ирсэн юм аа. Одоо тэгэл нэвтрүүлгээр орж ирсэн улсууд тэгэл хэдгээ сандраа юулт яатсан. Би сүлд хараад юулт хорцсон биш үү? Ашгүй бас орцсон байна гэдэг тэр нэвтрүүлгийг харж ирсэн. Тэгэхээр чинь ингээл маш дурсамжтай юу хадгалсан, түүх хадгалсан архив үсэл явж байгаа юм л да. Эрхэм багш Дорж Тугай, Эрхэм манд Болдбаатар 8 та бүхэндээ туйлах баярлалаа. Тэгээд ярианыхаа төгсгөлд удахгүй болох гэж байгаа Монголын нисэх хүчин байгуулагдсны 100 жилийн удахгүй болох гэж байна. Ингээд энэ ойн баярын мэндийг нийт нисэхээр агуулсан ахмадууд үеийнхэн дүү нартай та бүхний гэр бүл үр хүүхдэд ад жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө энэ сайхан мэдчилгээг дэвшүүлээ гэж бодсон юм аа. Баярлалаа. За ирж буй нисэх хүчин байгуулагдсны 100 жилийн баярын мэндийг нийт нисэхээр агуулсан бүх ажилчдаа болон нисхийн өнөөгийн байгаль төвчөнд хүргэсэн хүчин чармайлт үзүүлсэн бүх ахмад ажилчид болон тэдний гэр бүл үр хүүхдэд бүгдээрэнд нь баярын мэндийг дэвшүүлье. За нисхийн хөгжлийг одоо өнөөгийн төвшөнд хүрэхэд хүргэсэн одоо үе үеийн ахмадуудаа өнөө цагт цуг мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо нисэх хүчин үүсгэн байгуулагдсны 100 жилийн мэндийг хүргье. Thank you.